Орой минь үзэгчдээ асуултаас шууд нэвтрүүлэг үзэгчдэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад бид Орхон аймгийн мэрэгжлийн хэлтийн газрын дарга Соёл утаас асуусан байгаа. Эрдэнэ инфо цэгийн сайтад үзэгч таны ирүүлсэн асуултыг бид яг одоо нэвтрүүлгээрээ дамжуулан уламжлах гэж байна. За мэдээж нэвтрүүлэг шууд явж байгаа учраас Эрдэнэ инфо цэгийн сайт руу бас мэрэгжлийн хэлтийн газартай холбоотой үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсээ шууд асуух боломжтой бид таны асуултыг уламжлах болно. За юуны өмнө танд бас орой минь хүргэе. За орой минь хүргэе. За нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд өнгөрөх өдрүүдэд Эрдэнэ инфо цэгийн сайтад бас танаас асуусан асуултын хариултыг бид танаас асуухад бэлэн болжээ. За эхний асуултыг танаас асууя л да. Иргэн барилгуудад мэрэгжлийн байгууллагаас хяналтыг сайн явуулж хянах арга сайжруулах хэрэгтэй байна. Тоо мэдээ гаргаад сайн муу гэж үнэлэхтэй биш, харин бодиттой арга хэмжээ авах хэрэгтэй үсттэй. Дахиад осол хаана гарах бол гэхээс айц хурч байна. За ажиллаа хийж байгаа албаны хүн үү эсвэл мөрөөрөө явж байгаа жирийн иргэн гэмтэж ирдгүү айц хүрмээр асуулт шүү. Энд бас хариулт одоо хэрхэн яаж өгөх вэ гэж ирүүлсэн байна. За мэрэгжлийн хяналтын газраас бол барилга байгууламж болон бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор энэ хөдөлмөрийн аюулгүй байдалд бол нэлээдгүй их шалгалтуудыг бол хийж явуулж байгаа. Энд бол төлөвлөгөөт шалгалт, төлөвлөгөөт бус шалгалтууд, мөн байгууллагын хүсэлт, иргэдээс ирж байгаа санал гомдлч гэдэг юм уу тийм энэний мөрөөр бол ерөнхийдөө барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор осол гарах асуудал бол ерөнхийдөө нийгэмд их үзэгдэх боллоо. Энтэй улбаатаагаар за тухайн барилгын компани дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажиллагчид болон мөн цаашлаад 3 дахь этгээд рүү хүртэл одоо нийгэмд тийм зүгээр жирийн иргэнд хүртэл энэ барилгын осол бол нөлөөлөх асуудлууд бол ерөнхийдөө бол улсын хэмжээнд бол нэлээ яригдсан ийм асуудал бол нэлээд гарч байгаа. Энтэй уялдаатайгаар мэрэгжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр барилга байгууламжийн үйл ажиллагаанд бол хяналт шалгалтуудыг тогтмол ер нь явуулж байгаа. За мэрэгжлийн хяналтын байгууллага маань эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулахын зэрэгцээгээр албан байгууллага аж ахуйн байгууллагаас ирүүлсэн хүсэлт одоо өргөдлийн дагуу бол одоо хяналт шалгалтыг хийж явуулах ийм үндсэн чиг үүрэгтэй байдаг. Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтууд бол хийгдэж явдаг. За энэ хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотойгоор хяналт шалгалтуудыг одоо хамгийн сүүлийн байдлаар ихэд цагдаагийн газар хот байгуулах барилга захиалагчийн алба мэрэгжлийн хяналтын газраас хатарсан хяналт шалгалтуудыг бол хийж явуулж байгаа. Мөн мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын улсын ерөнхий байцаагчаас ирүүлсэн албан даалгаврын хүрээнд аймгийн засаг дарга дээр ирүүлсэн мэрэгжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн албан даалгаврын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын холбоотой бол хяналт шалгалтуудын ажлууд бол тогтмол хийгдэж явж байгаа. Гэвч энэтэй бүрэн хяналт шалгалт хийгдэж явахын зэрэгцээгээр аж ахуйн нэгж байгууллага маань өөрсдийнхөө дотоод хяналтыг сайжруулахгүйгээр алдаа эндэгдэл бол гарах тохиолдлууд бол ерөнхийдөө гарч байгаа. Энэ тохиолдлууд бол байна. Цаашдаа төрийн хяналт шалгалтын тухай хуулинд үндсэн хууль зааснаар хүний аймнаас хүрээлэн байгаа орчин, байгаль орчин зөргөөр нөлөөлөх энэ асуудлууд дээр мэрэгжлийн хяналт маань хяналт шалгалтыг тогтмол тавьж энээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж гүйцэтгээд зөвлөн туслах үйлчилгээг газар дээр нь үзүүлж явагдах энэ ажлууд бол ер нь үе шаттайгаар ер нь хийгдэж явж байгаа. Энэ хөдөлмөрийн аюулгүй байдал гэснээс ер нь яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуй бас зөрчигдөх энэ хандлага яг шинээр бас үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж ахуй нэгж үйлдвэрийн газрууд дээр гардгаа гэсэн мэдээлэл яриа байдаг л да. Та хүнтэй санал нийлэх үү? За энэ хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөх асуудлууд бол за тухайн аж ахуй нэгж байгууллага хуулийн этгээдүүд маань тухайн үйл ажиллагааг эрхлэхдээ өөрсдийн эрх зүйн мэдлэг одоо чадвар хомс байсны үндсэн дээрээс ч юм уу ийм алдаа дутагдал гаргах ийм асуудлууд бол ерөнхийдөө гарах тохиолдол байдаг. Энд нь бол мэрэгжлийн хяналтын газар дээр бол хөдөлмөрийн аюулгүй байдлын 2 улсын байцаагч ажиллаж байгаа. За эдгээр байцаагч нар маань бол тухай бүрт нь барилга байгууламжийн эхлүүлэх зөвшөөрөл авсан ямарваа нэгэн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотойгоор зөрчил гарах тийм асуудалд эрсдэлд тохиолдохоор ийм газрууд нь бол хяналт шалгалтуудыг хийгээд холбогдох
заавар зөвлөмжийг өгөөд бол үйл ажиллагааг бол явуулж байгаа. Яг энэ эрүүл хөдөлмөрийн аюулгүй байдлын хоёр улсын байцаагч ажилладаг гэж энэ тоо хангалттай юу? Одоогийн байдлаар ерөнхийдөө бол за төвлөрсөн одоо нийт хүн амын өсөлттэй холбоотой одоо нэгтаршил ихтэй ийм газруудад бол хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч 2 байгаа гэсэн энэ тоо бол бас харьцангуйгаар бага тоо. Тэгээд энийг бол мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчийн орон тоог нэгээр нэмэгдүүлэх чиглэлийг бол одоо 2015 оны боловсон хүчний бодлогын асуудал дээр нь бол энийг бол санал оруулсан байгаа. Тэгээд энэ асуудал бол шийдэгдэх асуудал нь бол одоо ерөнхий газраас л бол шийдэгдэж явдаг. За баярлалаа. Дараагийн асуултыг асууя. За яг одоо бол хууль бус модны тээврийг дөрнөж байгаа. Харин хяналт шалгалт явж байгаа юм уу? Энэ тал дээр хариултыг өгөөч. За хууль бус модтой холбоотой асуудлуудаар бол мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын улс төр ерөнхий байцаагчийн албан даалгавар мөн аймгийн засаг даргын захирамжаар бол энэ модны хулгай хууль бус мод тээвэрлэлт ашиглалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Засаг даргын захирамжаар энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд маань онцгой байдлын газар, цагдаагийн газар, байгаль орчны газар бусад ангиуд нөхөрлөлүүд ингэж уялдсан юм ажлыг зохион байгуулж бол одоо энэ байнгын хяналт шалгалтыг энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бол аймгийн засаг даргын захирамжаар байгуулад энэ бол хяналт шалгалтын ажлууд бол үе шаттайгаар хийгдээд явсан. Мөн ерөнхийлөгчөөс гаргасан 48 дугаар зарилгын хүрээнд одоо хяналт шалгалтын ажлуудыг орон нутагт эрчимжүүлэх чиглэлээр аймгаас бодлого гаргаад өвлийн бодлогын хэлтээс за мөн байгаль орчны газар хамтраад бол хяналт шалгалтын ажлуудыг бол зохион байгуулж байгаа. Мөн мэргэжлийн хяналтын саяхан хангаан бүсийн байгаль орчны гэмт хэргийн эсрэг журмын хэрэгжилтийн байдалд бол 5 аймгийн хамтарсан зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөний үндсэн дээрээс бол тухайн ойн сан бүхий газруудтай яаж хамтран ажиллах уу гэдэг тал дээр Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, байгаль орчны газар, Орхон аймгийн байгаль орчны газраас хамтран зохион байгуулсан энэ зөвлөгөөний дагуу тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлье гэсэн ийм шийдэлд бол хүрсэн байгаа. Энэний дагуу бол тодорхой хяналт шалгалтын ажлууд хийгдээд бол ингээд явж байгаа. За нэгдээ талдаа болохоор зэрэг Орхон аймаг маань ойн сан бүхий газар бол бараг байхгүйтэй адил иргэн тойрондоо Булган аймгийн нутаг дэвсгэр болоод явждаг. За тэгэхээр зэрэг Булган аймгаас маань одоо Орхоны иргэдэд бол модны одоо гоожинг өгөхгүй гэсэн ийм шийдэл бол гарсан байдаг. Энтэй уялдаатайгаар Булган аймгийн ойн цэвэрлэгээ хийж байгаа аж ахуй нэгж байгууллагууд Орхон аймгийн зүгээс бол өвлийн улирал гэсэнтэй холбогдуулан түлшний модны хэрэгцээгээр хангах ийм худалдааны захуудыг бол 3 газарт гаргаж өгсөн байгаа. Энэ чиглэлээр бол ажлууд бол аймагуудаас бол ерөнхийдөө авч хийгдэж байгаа. За ойлголоо. Дараагийн асуулт. За мэргэжлийн хэлтийн газар гэдэг нь мэргэжил арга зүйн зөвлөлт туслах үйл ажиллагаа явуулдаг, цаарыг илрүүлж гаргадаг, шийдвэртэй арга хэмжээ авдаг ийм газар гэж боддгоо. Гэхдээ мэргэжлийн үнийг хамгаалахгүй хуурамч дипломтой хүний талд зогсож байгаа нь зөв үү гэж нэг иргэн асуусан байна. За мэргэжлийн хяналтын газар маань төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж явуулах ийм үндсэн чиглэлтэй. За энэ эрсдэлд суурилсан хяналт гэдэг маань юу юм бэ гэхээр зэрэг тухайн одоо жишээ нь 2015 онд хяналт шалгалт хийх объектынхоо тоог улсын байцаагч болгон 2014 онд тандал судалгаа урьдчилан сэргийлэх хяналтыг хийгээд эрсдлээр нь үнэлгээ өгдөг байгаа. Энэ эрсдлийн үнэлгээг хийсний үндсэн дээр их дунд бага эрсдэлтэй гэсэн ийм одоо үзүүлэлтүүд гарна. Энэ үзүүлэлтүүдийн их эрсдэлтэй буюу дунд эрсдэлтэй ийм объектуудад бол хяналт шалгалтыг хийж явуулна гэд одоо энэ 15 оны маань хяналт шалгалт 14 оныхоо 12 сарын 1-ний дотор бол мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргэгдэж энэ маань
чадар сайдаар батлагдсны үндсэн дээр цахимаар бол орон даяар бол нээлттэй ил тод ингэж харагдах байдлаар эрсдэл зуурилсан хяналтыг бол хийж төлөвлөгдөхөөр ингэж явсан байгаа. Дээрэс нь зөвлөн туслах ажлыг бол хийж явуулна. За энэ тухайн байгууллага иргэдээс ирүүлсэн дипломын хүчинтэй эцэг асуудал дээр бол боловсролын хяналтын улсын байцаагч маань энэ дээр бол хяналт тавин ажилладаг. Яг ямар иргэн ямар чиглэлээр энэ диплом өргөдөл гомдлыг одоо хургуулээд дипломтой холбоотой энэ өргөдөл гомдлыг хургуулээд энэ шийдэгдээгүй байгаа. Энэ асуудлыг бол одоо би яг нарийн мэдэхгүй байна. Манай дээр бол аль бие усаар төрийн жинхэнэ албаагчийн шалгалт өгөөд ажилд орох гэж байгаа иргэдүүдээс одоо иргэдээс ирүүлсэндээ төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн дипломны бодиттой үнэн байгааг бол тодорхойлуулсан энэ мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байгаа мэдээллийн санд бүртгэлтэй байгаа энэ юуны жишээн дээр бол одоо ингээд боловсролын хяналтын улсын байцаагч маань бол тухайн хяналтыг тавиад бол хариуцж явдаг. Энэ иргэн маань ямар диплом одоо хүчин төгөлдөр бус байгаа энийгээ тодорхой өргөдөл хүсэлтэд өгөөд шалгуулад ингэж явхад бол байгууллагын хувьд бол нээлттэй энэ өргөдлийг бол тэгээд шийдвэрлэх бүрэн боломжтой. За ойлголоо. За эрхэм үзэгчдээ магадгүй дөнгөж сая NB телевиз дээр суугаад харуулсан бол асуулт шууд нэвтрүүлэг явж байна. Энэ удаад мэргэжлийн хэлтийн газрын дарга соёлоот оролцож байгаа. Нэвтрүүлэг шууд явж байгаа учраас Эрдэнэтийн инфо цэгийн сайт руу хандаж бас асуултаа сэтгэлээр комментээр илгээх боломжтой гэдгийг хэлье. За бид Эрдэнэтийн инфо цэгийн сайтд ирүүлсэн асуултыг танаас асууж байгаа. Танаа ажилчид Facebook-т ажлын цагаараа байнга байх юм энэнд арга хэмжээ авч болдгоо мó гэж асуужээ. За энэ асуудал бол манайх мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шилэн кабелаар өөрийн серверээр бол энэ захимшүүлжээг бол холбодог. Ерөнхий газраас Facebook-ийн одоо энэ хэрэглэх үйлчилгээг бол ажлын цагаар бол үндсэндээ хаацсан байдаг. Тэгэхээр зэрэг ажилчид бол одоо мэргэжлийн хяналтын байгууллагт байгаа ажиллагчид ажлын цагаараа бол энэ Facebook-т бол орж энийг бол ашиглах бол боломжгүй. Цайны цагаар буюу орой 5 цагаас хойш Facebook-ыг бол одоо энэ үйлчлэгийг нь үзүүлээд ийм хэмжээнд нэм ажиллаулдаг ийм журамтай байгаа да. За ойлголоо. Энэ асуултыг ирүүлсэн үзэгчийн хувьд хариулт авсан баг. За мэргэжлийн хэлтийн газар эргэх холбоогүй хариулт өгдөггүй ажилдаг та үүнтэй санал нийлэх үү? За эргэх холбоогүй хариулт өгдөггүй гэсэн асуудал. За энэ дээр бол би одоо яг ямар хүний одоо өргөдөл хүсэлч байд юм уу те гомдол байд юм уу эсвэл аж ахуйн байгууллагаас ирүүлсэн албан бичгэндээс юм энэ тал дээр бол даргын нарийн бичиг дээр бол үндсэн бүртгэл бол байнгын хөтлөгдөж явдаг. Энэний үндсэн дээрээс 7 хоног болно элцийн шуурхаа дээр иргэд аж ахуйн байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлын барагдуулалт шийдвэрлэлт биелэлт нь ямар байна гэдэг дүн мэдээ бол байнга гарч явдаг. Тэгэхээр зэрэг энэ асуудал дээр хариу өгөөгүй тийм асуудлууд бол ерөнхийдөө ховорхон байх гэсэн юм тохиолдол байна. За иргэд маань албан ёсоор хүсэлтэд бичгээр ингэж гаргаж өгсөн тохиолдолд улсын байцаагч тэр салбарын чиглэлээр хариуцсан улсын байцаагч нь бол энд бол хариултыг заавал өгөх үүрэгтэй байгаа. Тий. Тэгээд энэ утсаар асуусан ч гэдэг юм уу энэ асуудалд бол үндсэндээ бол хариулт өгөх боломжгүй. Тий. Ягаад тэгэхээр улсын байцаагч маань ашиг сонирхлын зөрчлийн тухай хуультайгаа харьцуулдаад одоо нэг ёсондоо шууд ингэж аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж байгаа бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа гих зэрэг энэ байдлууд дээр үндэслэл байхгүйгээр очиж бол хяналт шалгалт хийх ямар ч тийм боломжгүй. За ойлголоо. Хариултыг бас дэлгэрэнгүй өгсөн баг. За дараагийн асуулт бас ингэж асуусан байна. Иргэний талд хизээ ажиллаж эхлэх юм. Нам дагаж байгаад нэг дарга болдог. Гарсан дарга нь фракц намынхаа төлөө ажиллаж шийдвэр гаргадаг. Залуу хүн энэ асуудлыг юу гэж бодож явдгаа бас хуваалцаач гэсэн байна. За энэ миний хувьд гэх юм уу би тийм л юм байна. 2002 оноос хойш 2009 оны хүртэл мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажилласан. За тэгээ 2013 оны 1 сарын 7-ны өдрөөс мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад
За удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд ороод өндөр оноо авсны үндсэн дээрээс 2013 оны 9 сарын 3-ны өдрөөс Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдоод үндсэндээ жил гаруй хугацаа болж байна. За тэгээд ерөнхийдөө зүгээр өөрийнхөө зүгээс хууль тогтоомж стандарт дүрм журмын хэрэгжилтийг хангуулах ийм ажлыг хийхийн зэрэгцээгээр улсын байцаагчид маань нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой үнэтэй хувь нэмэр оруулах хугацаар ийм ажлуудыг хийж гүйцэтгээсэй гэсэн ийм бодлыг бол дотроо бол агуулж явдаг. Эннийхээ дүнд ч одоо тухайн жилүүддээ ямар ажлыг үндсэн зорилттой болж тавиад ямар зорилгод хүрхүүч гэдэг юм уу энэ чиглэлийг анхаарч ажилласаа гэдэг тал дээр нь ерөнхийдөө бол байгууллага дээр энэ асуудлыг бол нэлээд төлхөө тавьдаг байгаа. За сая дээр байгаль орчны журмын хэсэг байгаль орчны гэмт хэрэгээс одоо урьдчилан сэргийлэхийн ханган бүсийн зөвлөгөөн дээр ихэд одоо Орхон аймгаас байгаль орчны газар болон мэргэжлийн хяналтын газруудаас гаргаж тавьсан санал ихэд тухайн орон нутгийнхаа ой ангийг одоо хамтран уялдаатай ажиллаж ойжуулах, моджуулах гэдэг асуудлыг одоо хийцгээе. Одоо энэ байгаль орчны чиглэлээр улсын байцаагч маань энийг 2015 оныхоо төлөвлөгөө зорилтонд оруулаад үр дүн гаргаад за энэ өнөөгийн нэг жилдээ үр дүн гарахгүй за мод гэдэг маань олон жилийн настай тэр хүн маань тухайн улсын байцаагч гэдэг ийм одоо төрийн захиргааны албыг эрхэлж байхдаа энэ бүрэн эрхийнхаа хүрээнд нийгэмдээ одоо тодорхой хувь нэмэр оруулах хугацаар ийм бүтээлч ажлуудыг ерөнхийдөө төлөвлөгөөндөө тусгаж ингээд ажиллах нь нэлээдгүй үр дүнтэй болно шүү гэдэг асуудлыг бол мэргэжлийн хяналтын газрын дарга болон мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлөөс бол үүрэг даалгавруудыг бол чиглэл болгож өгсөн байгаа. Тэгтээ нэгтэй талдаа бол бид нар энэ нь болохоор бүх ажлууд маань бол хуулийн хүрээндээ л бол явагдах тийм ёстой байгаа. Тэгтээ голчлон за болохгүй тийм хууль зөрчиж байна гэдэг асуудлыг төр тавиад нийгэмд ямар нөлөө үзүүлвэл бид нар үр дүнтэй аж тустай болох вэ гэдэг тал дээрээс нь төлхөө анхаарал хандуулах нь зүйтэй гэдгийг ерөнхийдөө бол нийт улсын байцаагч нартай чиглэл өгсөн байдаг. За өнгөрсөн одоо энэ 2014 оны төлөвлөгөөнд гэх юм уу те улаан толгой одоо энэ цэвэрлэх байгууламжаас гарсан энэ ус маань байгалийн устай нийлээд улаан толгойгоор ингээд урсдаг. Энэ усны асуудал дээрээс мэргэжлийн хяналтын газраас ихээс нь дундаас нь адгаас нь гэх юм уу те усны дээд шинжилгээг аваад лабораторид шинжилүүлээд бохирдлын зэргийг тогтоогоод за ингээд нэг дүн шинжилгээ гараад ирсний үндсэн дээр улаан толгойд одоо очиод энэ ногоо тариаг одоо усалж байгаа энэ ус маань бол ямар ч гэсэн химийн хортой бодис байхгүй гэдгийг шинжилгээний үзүүлэлтүүдээр бол нотлогдоод ингээд явах жишээтэй ийм бодиттой шинжилгээтэй үнэлтэд дүгнэлттэй ийм асуудал дээр суурилсан ийм үр дүнтэй ажлуудыг ерөнхийдөө 2015 оны ажлынхаа зорилт чиглэлд бол тусгаж өгөх ийм чиглэлүүдийг бол өгсөн. За мөн энэ талаар шадар сайдаас санаачилсан ард түмэн хаан форум хилцүүлгийг Орхон аймгийн хэмжээнд аймгийн засаг даргын тамгын газар болон худалдаа авах ажиллагааны алба за мөн стандарт хэмжилт зүйн хэлтээс онцгой байдлын газартай хамтраад мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 11 сарын 18-ны өдөр уурхайчин соёлын ордны их танхимд бол одоо ард түмэн хаан форум хилцүүлгийг бол ийм зохион байгуулахаар бол энэ төлөвлөгдсөн байгаа. Засаг даргын тамгын газраас энэ ажлыг нэлээд дэмжиж энэ жил Орхон аймагт хийж бүтээсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч мэдээлэл өгнө. Мөн төрийн бус байгууллагуудаа энд оролцуулаад хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийг оролцуулна. Энэчнээс 14 онд хийж гүйцэтгсэн ажил 15 онд зорилт болгоод дэвшүүлэх ажлуудыг ард түмнэрээ хилцүүлээд зорилгоо болгож чиглүүлэх үндсэн дээрээс энэ хилцүүлгийг одоо эх 7 хоногт ингээд хийгээд бэлтгэл ажил бол үндсэндээ хангалтаад ингэж явж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцохын ялдамд одоо нийт орхончууд
ард иргэд маань энэ хилцүүлэгт идэвхтэй оролцоорой гэдгийг бас уриалж байна. За баярлалаа. Дараагийн асуулт. Мэргэжлийн хэлтийн байцаагчид шинээр баригдаж байгаа орон сууцнд ямар хяналтыг тавьж байгаа вэ? Маш олон чанаргүй барилгууд баригдаж байна гэдэг тал дээр та хариултыг өгөөч. За энэ мэргэжлийн хяналтын газраас орон сууцны шинээр баригдаж байгаа барилгууд бол үндсэндээ үндсэн хийцийн бат бөх чанар энэ аюулгүй байдалд нь бол одоо барилга байгууламжийн хувьд бол түлхүү хяналт тавьж бол ингэж явагддаг байгаа. За бусад одоо тэр нарийн жижиг засварын ажлууд ч гэдэм үү те сантехник шугам сүлжээтэй холбоотой энэ ажлууд дээр маань бол захиалагч өөрсдөө дотоодынхаа хяналтыг тавиад ингэж явахгүй бол мэргэжлийн хяналтын газар дээр барилга техникийн хяналтын улсын байцаагч гэдэг нэг оронтой байдаг. Мөн барилга сантехникийн хяналтын улсын байцаагч гэдэг нэг оронтой байгаа. Энэ дээр маань одоогийн байдлаар хүн ажиллаагүй байна. Энэ маань болохоор зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн шалгаруулалтанд орсон юм хүн орох ёстой. Энэ нөөцт маань одоохондоо сантехникийн чиглэлээр ийм бүртгэлтэй хүн байхгүй учраас бас ажилд авах юм болцоогүй байна. Тэгээд барилга техникийн хяналтын улсын байцаагч маань бол яг барилга байгууламж дээр бол үндсэн хийцийн тэр бат бөх чанар байдалд нь л бол хяналт шалгалтыг бол эхнээс нь улсын комиссар оруулах хүртэл одоо энэ хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бос гүйцэтгэлийн гэсэн энэ төрөл хэлбэрүүдээр бол хяналт шалгалтыг бол тавьж хийж явдаг байгаа. Өргөтгөлийн тухайд өргөтгөлийн асуудлууд бол ерөнхийдөө Орхон аймгийн хэмжээнд нэлээдгүйгээр одоо ингээд газрын зөвшөөрлгүйгээр дур мэдэн өргөтгөл барьсан энэ асуудлууд бол нэлээ яригддаг. Энэ асуудлууд дээр бол 2012-13 онд аймгийн засаг даргын захирамж гараад ажлын хэсэг байгуулагдаад за тухайн инженерийн одоо шугам сүлжээн дээр барьсан өргөтгөлүүд одоо мэргэжлийн хяналтын газраас ихэд 22 өргөтгөлийг одоо инженерийн шугам сүлжээн дээр дур мэдээ иргэд маань ингэж барьсан байна гэдэг дүгнэлт мэдээ материалыг бол аймгийн засаг даргын тамгын газар хууль зүйн хэлтсэд бол хүргүүлсэн байдаг. Энэний дагуу тодорхой үе шаттайгаар аймгийн засаг даргын захирамж гараад нэгэн тал хууль тогтоомжийг зөрчиж ийм дур мэдээ өргөтгөл барьсан тохиолдолд энэ асуудал бол үндсэндээ дараагийн шатнаараа бол одоо буулгагдах ийм асуудалд хүрэх ийм хуулийн гаргалгаатай байдаг. Энэ ажлууд бол чиглэлээр бол хийгдээд явж байгаа. За мэргэжлийн хяналтын газраас одоо 2014 оны байдлаар шинээр одоо дахин өргөтгөл одоо дур мэдэн барьсан иргэдэд үүрэг даалгавар акт албан шаардлага өгөөд одоо энэ маань зогсоогдохгүй байгаа. Үндсэн дээрээс нийтдээ 2 аж ахуйн нэгж байгууллагыг бол өргөтгөлийг буулгах асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлсэн. Мөн аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсэд энэ асуудлыг бас шийдвэрлүүлсэн. Тэгээд засаг даргын тамгын газраас мөн хууль зүйн хэлтс дээрээс өргөтгөлтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын дүгнэлтүүдийг хаана ямар өргөтгөлүүд одоо дур мэдэн бариад байна гэдэг энэ судалгаа материалуудыг бол авсан байгаа. Тэгээд энэ 2015 оноос энэ өргөтгөлийн асуудлыг цэгцлэх ажил шийдэгдээд явах хаа гэсэн юм бодолтой. За дараагийн иргэн маань сууц өмчлөлтийн холбоотой асуултыг ирүүлсэн байна л да. Энэ байгууллага ер нь үйл ажиллагаагаа сайн одоо хийж чаддаггүй. За тэгээд маш их одоо холбогдох байгууллагууд хүсэлт гаргаад өргөдөл бичээд байхад засвар хийж өгдөггүй, байрнаас нь тусаал гойждаг юм байна. За хааштай оршин суугчд үйлчилдэггүй юм чинь мөнгийг нь төлөхгүй. За ойр орчмынхаа засварыг өөрсдийн гэртээ засвар хийдэг шиг л боддог бололтой. Сүүх гэдэг байгууллагыг татан буулгуул яасан юм бэ? Үйл ажиллагаанд нь танаа зүгээс ер нь хяналт шалгалт тавьдгүү. За сууц өмчлөгчдийн холбоотойгоор асуудал байна. За энэ асуудал маань өөрөө сууц өмчлөгчдийн холбоотой эрхцэн байдлын тухай хууль байгаагтай энэ хуулийн дээрээ нэг байранд буюу нэгээс дээш 2-оос 3 байранд сууц өмчлөгчдийн холбоог байгуулж болно гэж заасны үндсэн дээрээс сууц өмчлөгчдийн холбоо маань байгуулагддаг. Тэгээд сууц өмчлөгчдийн холбоонд даргыг тухайн оршин суугчдаас энэ асуудлыг даргыг нь сонгож ингэж ажилуулдаг ийм нөхцөлтэй байгаа. Тэгэхээр зэрэг тухайн иргэд маань ямар хүнээр сууц өмчлөгчдийн холбооныхоо даргыг хийлэх, энэ холбооноос явуулж байгаа одоо энэ бодиттой тодорхой ажлууд дээр нь өөрсдөө идэвхтэй
оролцоод өг бодол дуу хоолойгоо хүргээд энэ ажилд нь бас итвэх зүтгэл оруулаад явах юм бол цаашдаа бол тухайн сууц өмчлөгчтэй холбооны үйл ажиллагаа хяналттай тэгээд эрхэлж байгаа одоо явуулж байгаа энэ дундын өмчлөлийн эд хөрөнгөнд одоо засвар арчилт хамгаалтыг сууц өмчлөгчдийн холбоод маань хийж гүйцэтгэнэ гэсэн тийм үүргийг бол хуулиараа хүлээсэн байдаг. Энд нь бол хяналт тавиад явагдах одоо ийм бүрэн боломжтой л гэж үзэж байна да. За ойлголоо. Аймаг орон нутагт энэ шинээр хийгдэж байгаа замын чанарт хяналтыг тавьж чадж байгаа юу? Замын ажлыг гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч компаниудад мэргэжлийн замын инженер байдаггүй юм шиг ажиглагдаж байна. Стандартын дагуу зам тавигдаж чадсан уу? За 2014 онд үндсэндээ Орхон аймгийн хэмжээнд бол бүтээн байгуулалтын ажлууд, зам засварын ажлууд болон одоо барилгын ажлууд бол нэлээ их бол эрчимтэйгээр бол маш сайн хийгдсэн байгаа гэж би зүгээр хувь хүнийхээ бодлоос бол үздэг. За энэтэй уялдуулан зам засварын ажлын чанар байдал дээр бол мэргэжлийн хяналтын газраас бол оронтойгоор замын хяналтын улсын байцаагч нэг оронтойгоор ажиллаж төлгөөт болон төлгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтуудыг энэ замын компаниудын үйл ажиллагаанд бол хяналтыг бол тавиад ирсэн. За автозамын чанарын асфальтны чанартай холбоотойгоор энэ нэлээдгүй их гомдол бол анхлан асфальт дэвсэж эхлэх үед гарч байсан. За энэ асуудал маань асфальтны үйлдвэр Орхон аймгийн хэмжээнд ер нь байхгүй байж байгаад урдаа тэгэхээр 13 онд бол ерөнхийдөө замын нөхөсний ажил энэ асфальтны үйлдвэр байхгүйтэйгээр холбоотойгоор бол ерөнхийдөө хийгдэг юм байлээ. Тэгээд шинээр 2 асфальтны үйлдвэр ашиглалтанд ороод ингээд ажиллаад ирсний үндсэн дээрээс анхандаа бол тийм тухайн асфальтны үйлдвэрийн нэг мэдрэгчин шатсны улмаас технологийн тийм алдаа гаргасан гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг. Тэгээд энэ асуудал бол 3 дугаар микрийн асфальт хүчлэлтийн асуудал дээр бол нэлээд яригдж байсан. Тухайн үед автозамын хяналтын улсын байцаагчтай үр гүйцэтгэсний дагуу энэ асфальтыг дахин хучуулах ажил хийгдээд замын ажил одоохондоо 2, 3, 4 за 6 дугаар микр хавитатын энэ замууд бол бүрэн одоо хийгдээд дууссан гэсэн ийм мэдээлэлтэй байна. За энэ 5 дугаар микр болон одоо Баянбулаг багийн асфальт хучлалтын ажил бол бүрэн гүйцэд хийгдэж дуусаагүй. Одоо тэгээд хүйтний үйлрэл эхлээд энэ асфальт маань өөрөө хасах 5 градусаас одоо ингээд доош хэмд ороод ингээд явчихтаар зэрэг асфальтыг бол 5 градус хасах 5 градусаас дээш одоо хэмд бол асфальтыг бол хучиж болохгүй гэсэн ийм стандарт одоо норм дүрмтэй байдаг. Энэний дагуу бол одоо энэ жилдээ бол энэ 5 дугаар микр болон Баянбулаг багийн замын асфальт дэвсэх ажил бол хийгдэхгүй. Тэгээ 2015 онд бол энэ бол хийгдэхээр ингэж төлөвлөгдсөн байдаг. За Баянбулаг 5 дугаар микр. Тий. За ойлголоо. Мэргэжлийн хэлтийн газар иргэн төрийн албан агчийг шалгахаас өөр ямар ажил хийдэг вэ? Шалгаад шийдвэртэй хариу өгдөг вэ? Нам болон танил тал дээд албан тушаалтны заавраар шийдвэр гаргадаг. Өөрийнхөө гаргасан шийдвэрт үнэнч байж чаддгүй байгуулах гэж боддог. За иргэний талд одоо ажиллах нь ховроо гэсэн иймэрхүү одоо байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Энэ байдлыг хизээ засах вэ? За мэргэжлийн хэлтийн газар маань өнгөрсөн 2000 одоо энэ өнгөрөн одоо энэ онд те 2014 онд нийтдээ улсын хэмжээгээр Орхон аймагт орон нутгийн хэмжээнд 430 хяналт шалгалтын объектыг зарлаад энэний дагуу төлөвлөгөө шалгалтууд бол дор бүрнээ хийгдээд ингээд явж байгаа. Мөн 255 аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ гэдэг улс даяар орон даяар одоо ингээд тийм сайтууд дээр одоо ингээд нээлттэйгээр ингээд зарлагдсан байгаа. Эннийхээ дагуу төлөвлөгөөд хяналт шалгалтууд тухайн сар болгондоо хийгдээд төлөвлөгөөнийхээ дагуу хийгдээд явж байгаа. Тэгээд яг ямар асуудал дээр энэ асуудал маань одоо нэг жоохон тийм бэрхшээлтэй асуудал үүссэн юм бол би яг нарийн үг нь мэдэхгүй болох төр зэрэг мэргэжлийн хяналтын газарт аливаа хуулийн хүрээнд тодорхой хэмжээний мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрлэх асуудлын хүрээнд одоо өргөдөл хүсэлт гомдлоо албан бичгээр ирүүлсэн тохиолдолд бол манай салбарын хяналтын улсын байцаагч маань энэ асуудлыг бол шийдвэрлэх
үүрэгтэй. Хяналт шалгалтыг бол хяналт төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээр улсын байцаагч бол хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй гэдэг ингээд хуулийн дээрээ заагаад өгсөн болохоор энэ маань бол процессын дагуу бол бүх ажиллагаанууд бол хийгдээд явах болно. Тэгэхээр зэрэг энэ тодорхой чиглэлээр иргэд маань өөрсдөө одоо манай мэргэжлийн хяналтын газарт хандсан бичиг албан хүсэл дээр өгөөд энэ асуудлуудыг шийдвэрлүүлээд явхад бол бүрэн боломжтой гэж үзэж байна. За дараагийн иргэн мэргэжлийн хяналтын газрыг шалгалт одоо явуулдаг байгууллага гэж мэднэ. Яг хичнээн чиглэлд бас шалгалт хяналтыг зохион байгуулд юм бэ. Энэ зарим үйл ажиллагааны чиглэлд шалгалтанд бас өөрчлөлт орсон гэж сонссон гэсэн. За мэргэжлийн хяналтын газар маань одоо Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газар маань нийт бүтэц оронтоогоороо бол 52 оронтоотой гэж одоо ингээд тушаал гарсан байдаг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас. За эндээс маань сая засгийн газрын тогтоол гараад 6 улсын байцаагч маань бол юу яасан санхүүгийн хяналт аудитын алб гэдэг одоо энэ төсвийг орон нутагт хуваарлан өгснөөр санхүүгийн хяналтын улсын байцаагч нарыг орон нутгийн засаг даргын дэргэд одоо ингээд санхүүгийн хяналт аудитын алб гэж шинээр ингээд засгийн газрын тогтоол гараад энэ 6 байцаагч маань бол одоо засаг даргын дэргэд бол ингэж ажиллахаар сангийн яамд арайлтаагаар ингэж ажиллахаар ингэж засгийн газрын тогтоол гарснаар бол шилжиж ажиллаж одоо нэг алба үүсгэн байгуулагдсан ажиллаж байгаа. Одоогийн байдлаар мэргэжлийн хяналтын газарт нийтдээ 24 хяналтын чиглэлээр хяналт тавьдаг байсан бол санхүүгийн хяналтын улсын байцаагч нар шилжснээр одоо 23 хяналтын чиглэлээр нийтдээ 30 улсын байцаагч бол ажиллаж байна. 30 улсын байцаагчаас 4 нь бол хэлтсийн дарга буюу улсын ахлах байцаагч байдаг. За дээрэс нь энэ 30 дээрээ нэмэгдээд бүсийн улсын ахлах байцаагч гэдэг газрын дарга, орлогч дарга бол бүсийн улсын ахлах байцаагч гэсэн ийм улсын байцаагчны хувьд бол ийм бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна. Тэгэхээр ер нь яг энэ мэргэжлийн газрын улсын байцаагчдын одоо гаргасан дүгнэлт даагт гэж юм уу яг хууль хяналтын байгууллага дээр очивол бас үнгүүдэх тохиолдол байдаг гэсэн юм хандлага байдаг л да. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? За мэргэжлийн хяналтын газраас гаргаж байгаа албан бичиг бол ууланд биелэгдэх ёстой. Энэ асуудал маань албан шаардлага дүгнэлт бол одоо үндсэндээ өгөөд зарим иргэд маань хууль эрх зүйн хуулиа одоо дээдлж мөрдөхгүйгээс энийг бол заавал биелүүлэхгүй байх хэмжээний ийм асуудлууд бол ерөнхийдөө нэлээд тавигдах асуудал бол анзаарэгддэг. Тэгээд энэ асуудал маань шүүхийн шатанд яваад ирэхдээ зэрэг мэргэжлийн хяналтын газраас одоо улсын байцааг төрийн захиргааны байгууллага энэ мэргэжлийн хяналт гэдэг энэ төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа улсын байцаагчийн акт маань бол шүүхээр баталгаажуулаад явагддаг ийм очтой байгаа. Жишээ нь одоо акт нөхөн төлбөр тавигдахад бол энэ нь бол шүүхээр баталгаажигдаад ингэж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар энэ биелэгдээд явах ийм хуулийн процесстэй байна. За баярлалаа. Сүүлийн асуултыг тавь нэвтрүүлгийн хугацаас өндөрлсөн байна. Тавчхан хариулж өгнө үү? За улсын байцаагчтай холбоотой гомдол санал ер нь хэр ирдэг бол та бас ажилтаа холбоогчдынхаа ёс зүйн байдалд сэтгэл хангалуун байж чаддаг уу? За улсын байцаагчтай холбоотой гомдол 2014 оны байдлаар бол албан ёсоор бол энэ бол ирээгүй. Тэгэхээр зэрэг хэрэгжээ төрийн захиргааны албан агчийн ёс зүйн дүрм журмаар энэ маань зохицуулагдаад явдаг байгаа. Энэтэй улсын байцаагчтай холбоотой гомдол бол 2014 оны хувьд бол албан ёсоор бол ирээгүй. Ёс зүйн мэргэжлийн хяналтын газар дээр маань ёс зүйн хороо ажилладаг. Энэ ёс зүйн хороогоор улсын байцаагч нарын холбоотой асуудлууд бол шийдвэрлэгдээд эцсийн шатанд бол тодорхой хэмжээний арга хэмжээ авахдахаар ингэж тусагдсан байдаг. 14 оны хувьд бол албан ёсоор бол ийм гомдолтой юм одоогийн байдлаар бол ирээгүй байна. За баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч иргэдийн асуултанд хариулсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгэхээр Эрдэнэтийн боцыг эмээ сайтад ирүүлсэн үзэгчдийнхээ иргэдийн асуултыг бид тавилаа. За нэвтрүүлгийн цаг хугацаа бас богино байсан учраас зарим асуултыг бас асууж амжсангүй бид бас уламжлан хүрэх болно. Ингээд дараачийн дугаараар эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.